Зяасан бацхан уу эдида контентээс мэдчилж байна. Бид нар бодтой, баримттай хараат бус хоолны шүүмж хүргэж байгаа. Тэгээд энэ удаагийн дугаар Хөх хотод бий болох болно. Тэгээд Хөх хотын хамгийн гоё халуун тогоотой газар руу явж байна. Нилээн завгүй байлаа. Тэгээд өнөөдөр бол бороотой байна. Би бүр Улаанбаатараас өөрийнхөө шүхрээ хүртэл аваа явж байна. Цаг агаар нэг иймэрхүү. Тэгээд халуун тогоо идэх болно. Халуун тогоо яг бороо орж байгаа үед бас халуун тогоо идэх гоё шүү. Сайхан мажан иднэ. Үнэхээр гоё байх болно. За хэдүүлээ орчинтойгоо танилцъя. Таксинд явж байна. Тэгээ манай жолооч ах бол хаяга мэдтсэн байгаа. Одоо тэгээд тийшээ хайл болох хурдан хүрэхийг хичээж байгаа. За одоо 200 метрийн дараа халуун тогооны газардаа очлоо. Би үлсэж байна. Та нар үлсэж байна уу? Бүгдээрээ Хөх хотын хамгийн гоё халуун тогоо эцгээ би та нар хар. За хамгийн гоё халуун тогоо идэхэд бэлэн байна. Такси буулгачлаа. Би нэг гоё чемодантайгаа явж байгаа, үр бүчтэй явж байгаа. Ваа ямар муухай өнөртөө. Хэдтийн гудамжуудаар хаяа ингээ алхаж явах үед ингээд яг ингээ нэг муухай өнөртдөг тий. За муухай гэхээс илүү өмхийн өнөртдөг. Зя хэдүүлээ халуун тогооныхаа газардаа үүдэнд нь ирчлээ. Энийг single халуун тогоо гэдэг. Тэгээд ер нь бол өвөр Монгол эзэнтэй гэж сонссон. Тэр үнэн юм уу гэдгийг мэдэхгүй. Шари. Man on the moon. Ni hao. Yui. Rồi. Хаа. За өдрийн 1 цаг болж энэ хүмүүс ер нь сайндаа орж байгаа юм байна. Халуун тогооныхаа газартаа ирчлээ. Тэгээд утгагүй захиалга өгөх болно. Шишээ. Ер нь хятадд ирэнгүүт ингээд үйлчлэг бол маш хурдан байгаа. Шууд ингээд цаа яглаад өгч байна. За энэ QR кодыг скандах ёстой. За захиалга өгчлөө. Ерөнхийдөө бол мах захиална. Мажана захиалга мартсан байна. Мажана захиална. Юу анзаарчихсан бэ гэвэл энд үйлчлэгээ бол маш түргэн шуурхай байгаад байгаа. Тэгээд би дүнгиж орж ирэнгүүт нь зөөгч шууд намайг ширээн дээр суулгаад тэгээд энэ аяг тавг хэрэгсэл бүх юмыг нь авчирч өгөөд аяг цай хийж өгөөд ерөнхийдөө ухталтын соёл бол маш сайн байгаад байгаа. Үйлчлэгээ бол маш сайн байгаа. Монголчин ингээд ресторан руу орлоо. Ширээ байхгүй бас тохиолдно. Ширээ байнгууд нь те зөөгчийг нь одоо 2-3 удаа орилж чарлж иж зөөгч нь хурж ирдэг. Тэгээд тай захиалангууд нь сайн ирдгүү те бөөн асуудал байдаг шүү. За мажан маань ирчлээ. Тэгээд мажан маань харж байвал энэ бол дан мажан биш. Дээрээс нь нэмээд ногоон сонгон нэг соус тэгээд бас самарны бискут бас байна. За шүл аваад ирлээ. Шүл асаачлаа. За мажан намсаа үзье. Хавч амттай байна. За хэрвээ та нар сая харсан бол Монголд халуун тогоо шиг махыг нь дотор нь хийгээд ингээд тодорхойгүй хугацаанд ингээд буслагдгүй. Харин гэлц дүрэл хутгаад тэгэл яг нэг юуны стейк шиг адилхан яг махыгаа бүрэн болгоогүй гоё амттай шимт хижээлтэй болдог. Вау.
үнэхээр гоё байна. Энэ аргуудаа ер нь зүг санагдаж байгаа. Маха бүр хэд удаан болохгүй. You can try this one. Тэшээ. Very delicious. Өөр мажан өгсөн байна. Ийм мажан өгсөн байна. Шо иймийг өгсөн байна. За хоёулын туршаад үзье. За энийг намсаа үзье. Тэшээ. Оо энэ бүр цинамон шиг амттай байна. Энэ халуун ногоотой байх магадaltaй байна. Гэтэ халуун ногоотой нь илүү гоё амттай байна. Юу н халуун ногоо иддэггүй гэхдээ энэ бол яг боломж юм байна. Яа, туфугээ чи. Мокичи. За маха. Яг юм шүүрэн дотор маха хийгээ болгонгуудаа үнэхээр гоё болд юм байна. Вау. Oh, энэ gonna be. Энэ бүр үнэхээр сак байна. Шишээ. Энэ махыг мань болгоод өгсөн. Мажанда дүрлээ. За, туфугээ гаргачлаа. Бас мөн харъя. Хадуу ногоотой нийлээд үгүй. Оо. Мог маань яг гоё болсон. Хадуу ногоон дөрөв дээ. Ер нь мажантай хамгийн гоё юм. Халуун тогооны учир нь юу вэ гэвэл үхрийн маха яг ингээд тогоон дотроо хийгээл тэгэл ингээд буцалгаал байж штэ. Тэр үед нь яг шүлэн сүлд нь нэлээд тостой болоод мах нь амт шимээ алдаад тэгэл яг ингээ идэх бол үнэхээр зөв юм байна. Үхрийн гүзээ. Яг ерөнхийдөө Чингэл биф гадуур тогоо надад маш их таалагдлаа. Би тэгээд 5-аас 4 өглөө. Тэгээд та бүхэн бас Хүүх хотод очдөг юм бол Хүүх хотын хамгийн дуртай халуун тогоогоо хилээд комментэн дээр бичээрэй. Би дараа очихдоо дахиад өөр халуун тогооны газар орох болно. За тэгээд энэ контент таалагдж байгаа бол лайк, шеэр, subscribe дараарай. Тэгээд эдida контент бол баримттай бодтой хараад бус хоолны шүүмж хүргэдэг шүү. За see ya.